Өндөр тушаалтны хамт зоог барихдаа хэний өмнө байгаагаа ямагт сан. Хоолнд дуртай эдэмхий бол түүнийг бүү харуул. Тэгсэнд орвол хоолоогоо огтоцсон дээр. Барьсан зоогны амтанд бүү шум. Учир нь гэвэл хүн зоог барихдаа далдын хорон санаа агуулж байж мэднэ. Баяжих гэж туйлдаа хүртэл бүү зүтг. Хэрв тийм бол эртхэн боснон дээр. Эд хөрөнгө гэдэг нь нүд ирмэх зуур алга болох идтэй. Учир нь эд баялаг гэдэг ёл шувуу тэнгэрөөд харван одох мэт үгүй болдог шидтэй. Харамч хүний хоолноос бүйд. Тийм хүний зоогийг бүүхүс. Учир нь гэвэл тийм хүн бүгдийг дотроо тооцож байдаг. Ууж идэхийг өрөх боловч энэ үнэн сэтгэлийн үг биш болов. Дараа нь чи эдсэн хоолоо бөлжихийн адилаар хийсэн зүйлдээ харамсна. Ууж идэхдээ ярьсан үг чинь хичнээн сайхан боловч хэрэггүй өнгөрсөн ажгүй. Тэнэг хүнд юу ч бүү хэл. Учир нь гэвэл ухаалаг мэрэгэн үгэнд тэр зэвүүцнэ. Эцэг өвгдийнхөө тогтоож тавьсан хил хязгаар шав тэмдгийг бүү өөрчилж хөдлөг. Өнчин ядуу хүүхдийн өмч газрыг бүү хүч төрж ав. Учир нь гэвэл авгай хүчт мөнхийн эзэн тэднийг чөлөөлөгч агаад өмгөөлөгч учраас чиний эсрэг тэр хөдлөх болно. Сэтгэл санаагаа сургаалд төвлөрүүлж бай. Тань мэдхийн төлөө тэмүүлж яв. Хүүхдэд арга хэмжээ авахаас бүү хашир. Сургамжийн ташуураас болж хүүхэд өгөхгүй. Түүнийг ташуурдан сургавал амь насанд нь тустай. Хүү минь, хэрв чамайг ухаалаг мэрэгэн болбол миний сэтгэл жаргалаар бэлхэн. Чамайг ямагт зөв үг хэлбэл миний сэтгэл тэнийх болно. Гэмт хүнд хизээч бүү атаарах. Харин мөнхийн эзнээс ямагт имэж яв. Чамд ирээдүй бий агаад найдвар чинь хизээч талаар өнгөрөхгүй. Хүү минь, сургаал үгсийг анхааран ухаалаг цэцэн болж зөв замаар завна. Ууж наригдаг хүмүүстэй бүү нийл. Бас хүү үргэлж найрладаг эдэмхий хүнтэй бүү арт. Учир нь гэвэл ууж согтуурдаг, найрлаж хормилдог хүмүүс модон барьж дуустдаг. Унтаж амарсаар байтал тэд эцтэй уран хай хувцснаас өөр юмгүй үлддэг. Төрсөн эцгийнхээ үгийг сонсож байв. Төрүүлсэн ихээ насан өндөр болоход нь бүү хад үз. Бүх хөрөнгөөн зараад ч болтугай үнэн байдал, цэцэн мэрэгэн ухаан, зөв сургаал болон ухааран ойлгох чадварыг худалдаж ав. Харин нэгэнт түүнийг олсон бол бүү худалд. Шудраг хүүтэй эцэг жаргадаг. Ухаалаг мэрэгэн хүүтэй эцэг баясдаг. Эцэг их хоёроо ийхүү жаргаа. Төрүүлсэн ихээ тийхүү баярлуул. Хүү минь, миний хэлэх сургаалд сэтгэл зүрхэн хандуул. Миний заах зам руу харах нүдэн чиглүүл. Учир нь гэвэл янхан эмийн гүн ухсан нүх мэт осолтой. Завхай эмийн давчуу амтай гүн худаг мэт аюултай. Тийм эмийн их замын дээрэмч мэтэр эр хүнийг отон хүлээдэг. Түүнээс болоод үнэнч сэтгэлийн үгүй болгосон найдваргүй эрийн тоо олширдог. Хэн үргэлжийн гаслантай, хэн байнгын гунигтай байв. Хэн үргэлж хэрүүл өдөөж, хэн зовлонг тоочдог байв. Хэний нүүр шалтгаангүйгээр шархтаж, хэний нүд ямагт улаан явдаг байв. Дарсан давтсан хүн, арх болгоныг амсах дуртай хүн тийм ажээ. Хундганд цэлэлзэх дарс хичнээн сайхан улайрвч, ходоод руу орох үед хичнээн таатай боловч түүнд бүү санаарах. Учир нь гэвэл дарс могой мэт хазаж, хорт могой мэт хордуулж чадна. Нүд ирээлжлэн итгээд хачи юм үзэж, босромог бодлянтай яриа сэтгэлийн гүнээс гарна. Тийхүү далайн давлгаан дунд хэвтэх мэт дотор эвгүйцэж, усан онгоцны шурган дээр гарч унтсан мэт гэдэс урвна. Тэгээд чи нэг нь намайг цогсон бололтой, огт өвдөөгүй шиг үлээ. Хэн нэг нь намайг зодсон бололтой. Харин би юу ч мэдэрсэнгүй. За нэг сэхэ орвол уух юм л ирэх хэмээн арчаагүй бодолд автан хэвтэх болно. Хорон санаатанд хизээч бүү атаарах. Тэдний игнэнд орохыг хизээч бүү хүс. Учир нь гэвэл тэдний сэтгэлд хүч хэрэглэх тухай гэмт бодол эргэлдэж, амнаас нь үргэлж муу үг гардаг. Орон байр хүртэл хүний мэрэгэн ухааны хүчээр босдог. Бат бэх суурь тавихад хүртэл ухаан ойлгох чадвар ордог.
Тань мэдэх чадварын хүчээр хүн гэр орноо ховор нандин тансаг сайхан эд хогчлоор дүүргдэг. Ухаалаг мэрэгэн хүн дайчин эртээч зүйрлэшгүй хүчтэй. Ухаан ойлгох чадвартай хүн хүчтнээс илүү хүчтэй. Учир нь гэвэл чи мэрэгэн ухаанаар удирдуулбал дайн тулаанд ялж чадна, зөв зөвлөгөө ялалт авчирч чадна. Мэрэгэн ухаан гэгч тэнэг хүний хувьд хөршгүй өндөрт байдаг болохоор тийм хүн олонний өмнө ам нээхээс айдаг. Хорон үйл сэддэг хүнийг ёрон юм сэтгэгч гэж нэрлэвэл захина. Тэнэгүүдийн хувилдаан бол гэмт үйл мөн. Ёжлоо хөхт хүн бусдын жигшлийг төрүүлдэг. Хэцүү үед чи зүрх алдвал чадал мөхс болоход харуулна. Хилс хэрэгээр алуулах гэж байгаа хүний амийг авар. Хүний гарт амир үдэх аюул руу хөлдөрсөн хүнийг татаж гарга. Тийм үед юу ч хийгээгүй хэрнээ дараа нь чи би мдээгүй байсан гэвэл хүний сэтгэл санааг хянан шүүгч их эзэн чиний энэ үгийг хүлээн зөвшөөрөх үү? Чиний бүх үйл хөдлөлийг гярхай ажиглах их эзэн үүнийг чинь мэдэхгүй гэж үү? Тэгээд юм бүгдийг хийсэн үеийн чинь дагуу шүүхгүй гэж үү? Хүү минь зөгийн бал идэж байв. Энэ нь эрүүл мэндэд ашигтай агаад зөгийн сархиагаас гоожих бал бурам тансаг сайхан амттай байдаг. Цэцэн мэрэгэн ухаан хүний сэтгэлд ийхүү нөлөөлнө. Түүнийг нэгэн толбол өмнө чинь ирээдүй бий болно. Энэ нь чиний найдвар хизээч үл тасарна гэсэн үг. Хорон санаатнууд гэмгүй хүнийг байшингийн буланд отож байгаад дайрдаг. Тэдний адилаар гэмгүй хүн рүү бүү дайрч бай. Шударга хүн 7 удаа унавч 7 удаа босдог. Гэтэл хорон санаатан нэг унавал дахин босдог. Өстөн дайсан чинь бүдэрч унавал бүү баяс. Хүний зовлонгоор сэтгэлэн бүү зугаацуул. Тэгвэл мөнхийн эзэн чиний тэр гэмийг хараад өстөн дайсанд чинь уурлахаан болж шийтгэхэн болно. Хорон санаатнаас болж сэтгэлэн бүү түгшээ. Гэмт хүмүүст бүү атаарах. Тэртээ тэргүй хорон санаатанд холын ирээдүй алга. Гэмт хүний дэнлүү гэнт унтрах тавилантай. Хүү минь мөнхийн эзнээс имэн эзэн хаана хүндэлж байв. Тэдний эсрэг боссон хүнтэй бүү зам нийл. Тэдний эсрэг боссон хүн гай зовлонд орж дуустдаг. Тэдний оноох шийтгэл хэр зэрэг аимшигтай болохыг урдаас хэлж мэдэх аргагүй. Зарим нэгэн цэцэн мэрэгэн хүн доорх сургаалыг нэмж хэлэн үлдээлээ. Аливаа хэргийг шүүхдээ тал тохой татхан дэмий. Гэмтэй хүнд чи гэмгүй гэж хэлсэн хүн олны хараал хүртэж түмний жигшлийг төрүүлдэг. Харин гэмт этгээдийг шийтгсэн хүн өөрөө сэтгэл хангалуун болохоос гадна өөдрөг амьдарч явдаг. Шудраг хариу авах нь хайрын үнсэлт мэт тааламжтай. Гадаах ажлаа урдаар хий. Тинхүү газар талбайгаан засч янзлаад дараа нь орон гэрээн босгож гэр бүлтэй бол. Шалтгаангүйгээр нөхрийнхөө эсрэг бүү гэрчил. Худал үгээр бусдыг бүү мэхэл. Би тэр хүнд яг адилхан хариу өгнө. Би түүнээс өшөө хонзонгон авна гэж бүү бод. Нэгэн удаа би залхуу хүний эдлэнгийн газрын хажуугаар буюу ухар мөчөд хүний усан үзмийн цэцэрлэгийн дэрэг дүүр явж байлаа. Энд тэндгүй халгай шарилж ургаад эргэн тойрон чулуун хашаа нь нурсан байв. Үүнийг сэтгэл өвдөн харж байхдаа би харсан зүйлээсээ их юм сурав. Жаахан дуг хийж, жаахан амарсаар байтал, түр зур гараа амраа игсээр байтал, үгээр л хоосрол гихч их замын дээрэмч мэт гинт дайран ярддаг. Тийхүү зэвсэгт дээрэмч мэт халдан довтолдог.